23-аас 14-р зуунаас уламжлан ирсэн эрх хоёр загалын тууч хэмээх зохиолтой холбоотой нэгэн дуу бол Зээргэнтийн шил Монгол ардын айц мөртийн дуу юм. 1918 онд Монголын автономи засгийн гадаад явдлын яамнаас Чингисийн хоёр эр загалын тууж оршихуй гэдэг нэрээр эрхлэн хэвлүүлсэн гэдэг. Дараа нь 1923-1937 онуудад дунд сургуулийн унших бичигт хэвлэгдсэн хийгээд академич Цэнтийн Дандансүрэн 1956 онд Кирилл буюу шинэ үсгээр тусгай тохимол болгон гаргажээ. Энэ зохиол хэвлэгдэхээс өмнө гар бичмлэр өргөн дэлгэрсэн учраас хэд хэдэн домгийн ихтэй болжээ. Ингээд та бүхэндээ нэгэн хувилбараас нь хүргэе. Элтүрд цагт эзэн Чингис хаанд Тэнгэр эцгээс яатай хөх азарганы удам ах дүү хоёр загал морь байжээ. Чингис хаан удамд хөлгүүдээ унан Алтай хангайн ар өвөр онон хэрлний ой талаар ан ав хийдэг байлаа. Тэрээр өвсний оройгоор өрүүл зүүлэн давхиж өдий төдий аратан гөрөөсийг алсан боловч мордоо магтан сайшаахыг умардсанд хоёр загал гомдөжээ. Тэгээд баг загал хатан шигээ санагч хар хул моринд байна. Хар дайсан мэд санагч хоёр загал морь байна. Гээд эндээс сухтааж явъя гэж хэлэхэд их загал хаан эзэн хайртах ханилсан нөхдөө орхиж зугтаж чадахгүй гэжээ. Баг загал тэгвэл би 3 цагчуурт байх газар очиж нутаглана гэд ганцаараа явж гин. Нэг өдөр баг загал ахыгаа ирэх болов уу хэмээн хөхөндрийн өвөрд дээжлэн байтал их загал хамраан хавчиж хар хөлсөө асгаруулан давхин ирж яваа харагдана гинэ. Баг загал тосон угтаж араас ирж яваа эзэн хаан болон шадар зэрэг нартай гүйцэхдэггүй тулд хар эрчээрээ давгц хаан 3 цагчуурт байх газар ирлээ. Танд хоёр загал 4 жил нутгалсан гинэ. Ой мод гол горих өв сургамал жигдэрсэн өргөн их нутагт баг загал нь таваарай дээжлэн арьсаа язартал таргалж их загал нь энэ сайхан нутагт ирээд арьс ясвал тлон турж гинэ. Баг загал нь их загалыгаа хараад уухус идэх өвс элбэг энэ сайхан нутагт улсыг уруулаарай. Өвсийг эрүүгээрээ иддэг байтал ахта яагаад турав гэхэд их загал өршөөлтөх хаан эзэн өсгөн төрүүлсэн цагаагчгүй өнөр олон сүргээ мөрөөдөд усан дуруула өвсөн дэрүүгээ хүргэж адан байна гэж хариуллаа. Үүнийг сонссон баг загал нутг руугаа буцах хэвэн хамтдаа их нутгаа зорлоо. Тэнгэр эцгээс яатай хөх азарганы удам болох хоёр загал морь нутагтаа ирсэн байгааг харсан эзэн хаан маш их баярлаж улмаар Алтай хангайн ар өврөөр онон хэрлний ой талаар ан ав хийж өдий төдий аратан гөрөөсийг агнахта юуны түрүүнд хоёр загал морь ихэд сайшаан магтдаг болжээ. Хоёр загал морьны сэтгэл ханан эзэн хаан баг загалыг сэдэрлэж амар сайхан жаргасан гэдэг.
Энэ бичгийн зохиолын агуулга үзэл санааг гадаад дотоодын олон судлаачид судлан шинжилж өөрсдийн санал дүгнэлтэд дэвшүүлсэн ч өнөө хэрэг нэгэн мөр болж чадаагүй. Тухайлбал Монгол эрдэмтэн Попе хамгийн анх энэхүү зохиолыг судлан энэ хоёр морд бол эзэн хаандаа гомдож тусгаар бие дан чөлөөтэй байхыг хүссэн ноёдын дүр юм. Улмаар эдгээр ноёд тусгаар амьдрал нь хааныг түшиж амьдрахаас илүү бэрхшээлтэй байсан тул удалгүй бурууга мэдээд эзэн хаандаа буцан ирдэг. Ийхүү буцаж ирээд зохих шагналыг ч хүртсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр загалын туужийн гол санаа нь жижиг ноёдыг хаандаа үнэнч байх хэрэгтэй. Эзэн хаанаас зугтаж харин нутагт очсон ч сайнаа үзэхгүй. Харин хаанаа түшиж байвал өршөөлийг олж жаргана гэсэн утгатай зохиол юм. Феодалын бодлыг эсэргүүцсэн их хааны эрх мэдлийг өрнүүлэхийг оролдсон чиглэлтэй зохиол хэмээн эрдэмтэн Попе дүгнсэн байна. Харин уран зохиол судлагч Содном энэ бичгийн зохиолд харийн хата хамжилгын ард буюу ёрийн цэргийн хүн хаан ноёноос зайлаад сайнаа үзэхгүй. Ноёноо дагаад түшиж амьдрал жаргаж болно гэсэн ноёны ухуулга байна гэж дүгнжээ. Мөн Оросын эрдэмтэн Михайлов эзэн Чингис хааны эр хоёр загалын тууж гэдэг өгүүлэлтэй энэ зохиолын үзэл санааны талаар судлагчдын саналыг дурдаад загал морд бол хаандаа гомдсон ноёдч биш, ноёдтой гомдсон хар зардын дүрч биш. Хүн морь хоёрын харьцааг үзүүлсэн малчин ардын аман зохиолын уламжлалд тулгуурлаж гарсан зохиол гэх мэтээр эрдэмтэн судлаачид өөр өөрийн саналыг дэвшүүлсэн байдаг. Зэрэгэнтийн шил уртын дууны бас нэгэн домгийн хувилбарт. Эртээ урд цагт эзэн богд Чингис хааны зэрэгт хоёр мэргэн анчин байжээ. Тэд зэрэгэнтийн шил гэдэг газар ангөрөө хийж аваад хөдөө хөр бэлчин идээшилж байсан эзэн хааны хоёр загал морийг зэр бууг гэж андуу харан харван шархтуулжээ. Харин эзэн дуудаж хоёр загал морийг хэрхэн шархтуулсан тухай асуухад хоёр анчин зэрэгэнтийн эхшин шилд зэрлэг бугын бэлчээрээ хөө зэрэгцүүлж харахад хоёр загал морь минь хэмээн зэрэгэнтийн шилдүүг зохион дуулж хариулахад эзэн хаан хоёр анчны амийг хэлтрүүлсэн гэдэг. Зэрэгэнтийн шилдүүг заримдаа зэрлэгэтийн шил хэмээн нэрлэн дуулах нь бий. Энэ хувилбарт эрдүрд цагт андаа мэргэн хай мэргэн хэмээх хоёр анчин зэрлэгэтийн шил буюу алдрагшийн шил гэдэг газар бэлчин явсан хоёр загал морийг буугад зэр хэмээн андуу харан харван шархтуулжээ. Эзэн хаан хоёр анчинг дуудаад "За та хоёр яагаад миний хоёр загал морийг харвав?" гэж асуухад хариуд нь хоёр анчин алдрагшин шилд арваад буугад уулдна. Адилтгаж харахад аавын хоёр загал байж хэмээн зохион дуулсанд эзэн хаан уярч хоёр анчны амийг хэлтрүүлж энэ дууга ард олондоо дуулж яваарай гэсэн гэдэг. Зэрэгэнтийн хэн шилд зэрлэг бугурамтан зэрэгцүүлж өсгсөн хоёр загал морь. Алтай гэгчийн шилд 10 бугадууд нь адилтгаж ирэхэд минь авын хоёр загал бий. Хонин дундуур гарахад хоёр загал морь гин. Хошуу нутгаараа хөөсөн ч манай хоёрыг гүйцэх үү?
айл дундуур гарахад алдуулах хоёр мориг нь аймаг хотлоороо хөөсөн ч манай хоёрыг гүйцэхүү. Их загал байж ижилдээ юунд хоргодов. Багад загал байцаач балай юунд ярна. Торон тойхон газраар тоглом барин явъя. Толгой тойхон газраар харуулслан барин явъя. Өвс тойхон газраар өллөн барин явъя. Өдөр тойхон газраар харуулслан барин явъя. Ус тайхан газраар унтлан барин явъя. Уул тайхан газраар харуулслан барин явъя. Жавар тайхан талдаа сойн, жаргалтай талдаа унана. Хөлстэй тохмоор холхиулн хүйтэн амгайгаар хайруулна. Үнсэн үзвэл хөрвөөж гардаг би. Үнгэн үзвэл хөрвөөж гардаг би. Бутхан үзвэл шургаж гардаг би. Булган үзвэл булзаж гардаг би. Хохин цас хайлаг хүйтний нуруу хугараг. Царвын цас хайлаг цагийн хөзөө хугараг. Хөтлийн цас ханцраг хөлстэй тохмог шиг уулын цас ханцраг улс ахад өмнө ойрдог. Их загал байв. Ижилдээ юунд хоргоднов. Хайрган шувуу жирэгхээс үрдтэй, хаан эзнийг дээшлэхээс үрдтэй, бор бэлцүүхай жирэгхээс үрдтэй, богд эзнийг дээшлэхээс үрдтэй. Дэрс байвал хацлан гарыг, дэнж байвал цавчлан гарыг, сул байвал хацлан гарыг, шугуй байвал цуурч гарыг, тал байвал тавьж гарыг, тарвга байвал гүйцэж гарыг. Ус тонголог байна шүү. Өвс гэж сортой байна шүү. Эрэг байвал шөргөөгөөр, элс байвал хөрвөөгөөр. Сухай байвал түргээрээ, сүл байвал зулгаагаарай. Гэх зэрэгээр олон хуйлбараар дуулж, эрэг хоёр загалын туужин, эрэг хоёр загал хэмээх дууны төрлөөр ард олны дунд өргөн тархжээ.